За ингээд хүрсэн ирсэн оюутнууд манай сургуулийн захирлууд эрдэнэт багш нар та нартай энэ өдрийн гал халуун мэндийг хүргье. Өнөөдөр манай сургуулийн бас дэлхийн олон улсын Огшрын баярын өдөр бас тохиож байгаа. Тэр дундаа манай Монгол Улсын боловсролын их сургууль дээр бас онцгой нэгэн үйл явдал болж байгаамаа. Энэ бол манай оюутнуудаа үйлчлэх, оюутнуудаа туслах, оюутнуудаа ээлтэй ийм одоо үйл ажиллагааг нэг энэ оюутнууд үйлчлэх төвийн нээлттэй арга хэмжээ эхлэхэд бэлэн болсон байна. Энэ арга хэмжээнд манай оюутны төлөөлөл манай сургуулийн захирлууд, захирлууд за манай багш нар хэдэн багш нар маань хүрэлцэн иржээ. Тэгээд энэ үйл ажиллагааг нээж өгнө хэмээн Монгол Улсын боловсролын сургуулийн захирал Мөрчараа таныг хүргэж байна. Баярын дэсний тагцыг хийсэн олон улсын багш нарын баярын өдөр, Монголын багш нарын баярын өдөр. За манай Монгол Улсын хэмжээнд бол олон сайхан аятуудаа зориулсан хэмжээний ийм сайхан баярын өдөр байна. Ингээд та бүхэнд багш нарын баярын өдрийн аятуудаа сачилын хэлмээр байна. Монгол Улсын боловсролын экспертийн багш нарын шинжилгээг хэмжээнд төвчилж байгаа. Тэгээд биднээс бол эднийг багшлж байгаа өөр олон сургуулиуд биднийг бас харж байгаа. Бид бүхэн багшлж байгаа оюутнуудаа боломж олгож байгаа. Хичээлээ сонгох боломж олгож байна. Гэрдийн тогтолцоог нийгмээр нэвтрүүлж байна. Ийм учраас оюутнууд бол эрдэнэ ажлыг бас их хичээлээ сонголтын эрхчлөөр гаргаж байна. Үүний зэрэгцээ бид нар бас оюутнуудаа сурч боловсрох сайхан нөхцөл хангаж өгөхийг зорж байна. Үүний нэг одоо жишээ нь энэ оюутнуудад үйлчлэх төвийг өнөөдөр нээлттэй ажиллагаа хийж байна. Бүрэн үйлсэд одоо дуусаагүй ч гэсэн өнөөдөр сайн өдөр учраас нээлттэй ажиллагаа хийх хийж байна. Ингээд бид бүхэн оюутнуудаа өөрөөр олон одоо бас боломжуудыг олгож байгаа. Оюутны дөрвөн байрны агаарлалтын системийг солилоо. Сонголтын маркетинг солилоо. Гаднаа хүмүүс асуудлыг бас хийлээ. Цахилгааны асуудлыг хийлээ. Оюутнуудаа олон жил болж байгаа. Оюутны байрны амьдрал бас сайн боломж өсгөөр хийж хандж ирсэн. За оюутны заалны асуудлыг хийж байна. Эрдэнэгийн төвийг бас байгуулах болж байна. Номын сан шинжилж байна. Тэгээд энэний одоо нэг 2-3 давхар болно. Энэ одоо сайхан бас энэний хоёр одоо хурдын семинарын сайхан заалтыг хайрж байгаа бас бэлтгэв. За номын сан инновац судалгааны төвийн барилга 5 хавцаа 4-5 давхартаа явуулж байна. 8 давхар сайхан болж хайрж ашиглалтанд орно. Тэгэхээр оюутнууд залуучууд та бүхэн сурч боловсрох энэ сайхан боломж байна. Олон нэмэгдэх болно. Тэгээд та бүхнээсээ сургуулийн өндөр амжилт хүсье. Оюутныхаа төлөө одоо уриалсан байна. Оюутны үйлчлэх төвийг авьяасаар нээсэн мэдээ. За ингээд оюутны үйлчлэлийн маань нээлтийг туу цаашлах төслийн бүгдлийн арга хэмжээг нээж өгнө юм байна. Монгол Улсын боловсролын сургуулийн захирал мөрч аваад эрдэмтдийн хамт ажиллагаа хийсний захирал Цэрэг Совдоо, сургууль хамтын ажиллагаа хийсний захирал Тавин, санхүү эдийн засгийн хамтын ажиллагаа хийсэн захирал бид захирал ганц цэг заамаг манай оюутны төлөөлөл гэсэн Манжид арайг урьж байна.
оюутны өөрчлөлт түүнийхээ төлөвтэй бас танилцаарай. Тэгээд энэ университет хийх, багаараа ажиллах, судалгаа хийх ингээд өрөөнөө тусгай байж энэ өрөөнөөсөө бас танилцаарай. Зарим нь бас дуусаагүй байгаа ч гэсэн одоо бид нар бас Монгол Улсын боловсролын их сургууль одоо өнөөдөр багш нарын баярыг тэмдэглэж байна. Олон улсын багш нарын нийт багш нар оюутны эрдэмтэн баримттай багш нарын баярыг тэмдэглэж байна. Монгол Улсын боловсролын их сургууль багш нарын шилжилтийн хүрээнд оюутнуудад жармаа ажиллаж байгаа. Нэг нь бол өнөөдөр энэ оюутнууд үйлчлэх төв гэсэн нээлттэй хийж байгаа. Энэ төвд бас цаашаа үргэлжлээд яшаа гарах хэрэгтэй. Тэгэхээр даваа юм нь оюутнуудад бол нийтлэг одоо бас үйлчлэгэнүүд байна. Нийгмийн зөвхөн үйлчлэг байж байна. За тэгээ оюутнуудад мэдээллийн үйлчлэг байж байна. Дээр нь оюутнуудад бас нийтлэг одоо оддорны үйлчлэг байна. Нэг нь бол одоо энэ хэмжиж оншруулах нам сургалтаар энэ оюутнууд багаар ажиллаад өөрсдөө одоо энэ борон тайван гаргаад өчсөн байж байна. Энэ борон тайван ажиллаад багаар ажиллаж чигээд авах юм хэмжээг бүрдүүлж байгаа. Энэ дээр бид олон төрлийн үйлчлэг байна. Мэдээллийн үйлчлэг байна. Тэгэхээр манай энэ хэсэгт оюутны үйлчлэг сууж байгаа учраас шууд энэ одоо мэрэгчлэгтэй харилцаа эндээ ингээд үйлчлэг. Энэ чинь боломжтой. Мэрэгчлэгтүүд бол одоо тэр өрөөнөд сууж шээ. Одоо санхүүгийн мэрэгчлэгтүүд сууж, сургуулийн хөтөлбөрийн албаныхаа дэд сууж, магистр докторийн албаныхаа дэд сууж. Энэ учраас оюутнуудаа бид нар ингээд эволюц хийсэн. Тэгэхээр оюутнууд нэг одоо мэрэгчлэг ирж байгаа юм шиг бүгдээрээ нэг дор ингээд нэг цэгийн оюутны үйлчлэгээний төвний ер нь бол ийм төвүүд бол цаашдаа нэлээд нэгдэх байх гэж бодож байна тийм ээ. Одоо бид нар чинь бол оюутнуудад сайн үйлчилж байвал бид нар бол одоо хамгийн одоо бидний гол зорилго бол тэр шүү дээ. Энэс одоо голцоо зөвхөн одоо хичээл рүү төвлөрөөд тэг хичээл ордог тэр одоо байдлаас гараад бол одоо хичээлийн бус цагаар одоо оюутнууд сурч боловсрох энэ өргөн нээлттэй боломжийг бол өрдүүлж өгнө гэж бодож байна. Боловсролын их сургуулийн 40 оюутнууд манай сургууль энэ жил 5 салбар сургууль 13,000 оюутантай одоо ажиллаж байна. Тэгэхээр 13,000 оюутан маань тэгээ энэ өөр бусад одоо бас төвүүдийг бас бэлтгэл ажилд оруулсан маань одоо эрдэм шинжилгээний төвгээд бас оюутанд үйлчлдэг юм төвүүдийг бас нэхэр засварын ажилд орсон байна. Номын сангаа өргөтгөж байна. Аль болох оюутанд одоо үрж үйлчлэх бүхэл зай талбайгаа бол оюутандаа зориулъя гэсэн юм байна. Ямар үйлчлүүлсэн нэг хөтөлбөр ихтэй дэмжих манай сургууль бол ер нь бол төгсөлтийн баярыг бол хөдөлмөр эрхлэлтийн баяр болгож тэмдэглээд 2 жил болж байна. Тэгэхээр бол төгсөлтийн баярын үеэр бол бид нар манай хөдөлмөр зуучийн клуб бол ажиллаж байна. Манай дээр бас хэд хэдэн хөдөлмөр зуучийн клуб төслүүд ажиллаж байна. Тэгэхээр энэ төслүүд жилийн турш ажиллаад бол оюутнууд төгсөх үед нь бол ажлын бэсэнд одоо ажлын байранд гарын үсэг зурдаг, гэрээ зурдаг ийм арга хэмжээг жил уламжил болгон зохион байгуулаад хилчлээ л да. Тийм учраас бол хонхны баяр, төгсөлтийн баярыг бол бид нар бол ажил эрхлэлтийн баяр, ажилд орох гэрээнд гарын үсэг зурах тийм баяр болгож байгаа гэж байна.